За гайхалтай зочноо хүлээж авъя. Монгол Улсын гавьяат жүжигчин, цэрэгчин, уран нураач, логочоор. Сайн байна уу? Ямар гоё яригдж байна. Яа. Эхтэн крашч болдог л крашлдаг шүү. Уучлаарай би крашлцсан баг шүү. Манай чинь таныг булаацалтаа л гэдэг. За өсгөө чи авч болно. Ер нь гуруула крашлж. За танд өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. Өглөө хэрхэн яаж эхлүүлв? Манай урилгыг авсанд их баярлалаа. За зүгээр. Өглөөг одоо хоёр хүүхдээ сая сургуульд хөргөж өгөөл. Тэнийг уулзалт хичээлтэйгээ шууд орж ирлээ. Бас нэлээ их юм амжуулсан байх шүү тий. Хоёр юм амжууллаа. Лагераас орж ирээд. За лагерд гарцсан байна тий. Лагерд гарцсан. Ер нь ойрт их завгүй байна уу? Ер нь ойрын үеийн тий physical age-аас хойших одоо амьдрал бол нэлээд буцалж байгаа харагдаж байгаа. Таны хувьд. Ер нь physical age-аас хойш одоо миний нэг урд нь хийдэг ажил маань бүр 3 4 дахин даблдаад одоо цагийн хуваарийн хувьд бол нэлээд даблдсан. Тэгээ гэр бүлтэй гарах цаг хугацаа маань арай бага болоод тий. Бусдад одоо гарах цаг хугацаа маань нэлээд одоо их болоод тий. Нэлээд даблдсан. Нэлээд ачаалттай хана тий. Яаж амжуулж гин ямар одоо арга барилыг хэрэгжилж гин цагийн менежмент юу болж гин доо. За яг хөө мэдээж хамгийн түрүү нөгөө нэг календар дээр бүх ажлаа скежүүлж байгаа л тэгэл нөгөө хамгийн яаралтай гэсэн ажлуудаа түүж аваад нэг нэгээр ингээл бэлдээл. Тэгэл одоо баг машинда нэг скутер тавьчихсан. Монголд ч хамгийн амар хэцүү юм замын асуудал шүү дээ тийм асуудал. Тэгэхээр ерөөсөө замд цагийг ерөөсөө ингээд үргэлжлэлтэй алдаж болохгүй. Тэгэхээр машинда ямар нэгэн газар түгжирэх юм бол газ зогсоол дээр тавиад скутер нь бол газ ажлаа амжуулах зарчмаар л яваад байгаа. Наадах жил би яг сая яриад байж байлаа. Тэгээ ардталтаа нэг юм тавьсан скутер ч юм уу дугуй ч юм уу тэгээд болох байх юм бол тэгмэр юм байна. Тэгэхээр Physical Mongolia бол ямар ч гэсэн тэмцэлтэй явж байгаа юм байна тийм. За завгүй ажлынхаа хажуугаар одоо нэг сонирхолтой зүйлүүд хийх гэж байгаа, төлөвлөж байгаа гэж дуулсан. Тэрнийхээ сони ачаангаас гоё ярилцаач. Тэглгүй яг тэгээ одоо би ч өөрөө циркийн салбарын хүн уран нураач юм. За энэгээрээ сүүлийн юм одоо маш олон жил хичээлж одоо ажиллаж амьдарч байгаа, аялж байгаа. За тэгээд манай уран нууралтын холбооны нэг юм ажил эхэлсэн. Тэгээд олон улсын уран нууралтын чуулган уулзалт гэдэг зүйлийг бид тэр сүүлийн 4 жил хийж байгаа юм. Тэгээ Монголд хамгийн анхных нь одоо 22 онд Лас Вегаст болсон. Тэгээд Америкийн Миннесота, Улаанбаатарт болоод ингээд дөрөвтг нь энэ жил Улаанбаатар одоо налах дөрөвд тэрэлжд хийж байгаа. Тэрэлжийн Глори Resort хийж байгаа. Тэгээд энэ маань одоо ямар ач холбогдолтой ивент вэ гэхээр одоо дэлхийд бол одоо Монголын уран нууралтыг бол Монгол бол уран нууралтын өлгийн нутаг гэж ойлгодог. Олон улс бол. Яг үнэн тийм. Өлгийн нутаг гэж ойлгодог. Бид нар хаач явсан одоо Монгол цирк гээл циркээр овуулж явна те цирк юм шиг. Тэнгүүд шууд уран нуураач уу гээл те. Уран нууралтын октодтой ажиллаж байсан шүү дээ. Ингэжсэн шүү дээ. Тэгээд түүхээ ирдэг. Тэгэхээр уран нууралт ямар өндөр цар хүртэл дэлхийд танигдсан байгаа нь эндээс харагдах баг. Тэгээд монголчууд уран нууралт гэдэг зүйлдээ Монголын уран нууралтын школ гэдэг зүйлийг дэлхийд бий болгоцсон байхгүй олон улсад. Тэгэхээр одоо Лас Вегасын Оу шоунд ажиллаж байна тийм ээ. Лондонгийн тэр Royal Palace-д ажиллаж байна тийм ээ. Карибын тэнгисийн усан онгоцон дээр ажиллаж байна. Дандаа тийм Малазийн казино шоу хотелд ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр дандаа лакшери бөгөөд өндөр одоо лакшери газрууд тоглодог байхгүй. Дээрээс нь одоо тэр Лас Вегаст олон жил ажилласан Герман, Европоор тархсан тэр уран нуурачд маань зүгээр бас ажиллаж амтраг бас хүмүүс сургаж Монголын уран нууралтын үрийг одоо дэлхийд одоо их тараасан гэсэн үг. Тэгэхээр тэндээс сурсан гадна дотны маш олон сурагч нар байгаа. Тэд нар маань аль хэдийн уран бүтээлч болоод дахиад 3 4 дэх үеийнхаа шавнырыг бэлдээд явж байгаа. Тэгэхээр ингээд Монголын уран нууралтын одоо үр хөргөл бол ерөөсөө дэлхийд маш одоо өргөн хэмжээгээр тархацсан. Тэг яг би өөрөө залуу хүний хувьд манай уран нууралтын холбооч гэсэн одоо энэ зүйлийг хэдүүлээ маш гоё авч явъя тий нэр хүндийг авч явъя. Уран нууралт гэдэг зүйлээ зөв таниулъя. Энэгээрээ буцаж бөөнөрөө уулзаж гадар хийж одоо энийхээ өсөлт хөгжүүл дэвшлийг ярилцдаг бай. Мэргэжлийн жүжигчдээсээ сонирхож байгаа ховдын цэцэг сумаас ирж байгаа хүүхдүүд суралцдаг. Лас Вегаст тоглож байгаа тэр дэлхийн Холливуудын одоо үзэгчдийг үздэг шоуг тоглож байгаа жүжигчдийг ховдын цэцэг сумын хүүхдүүд ирж үзэж инспирэшн авах.
гэж. Америк руу болон бусад орны хүүхдүүд нарны сэргийг дэрэгдээс үүсэж байгаа. Монголд бол тийм боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ конвеншн чи өөр нөгөө талаараа тэр Лас Вегас юм уу Берлинд одоо сурж байгаа хүүхдүүд жинхэнэ Монгол тойрон дээр нэрж Монголын хүүхдүүд яаж нугарт ингэж харах. Монголд байгаа хов дарангад байгаа баян үлгэд байгаа хүүхдүүд маань нэрж Лас Вегаст байгаа манай шилдэгүүд яаж нугарт гэдгийг харах тийм цэг байхгүй юу. Тэгэхээр энэ бол ерөөсөө л дэлхийн уран нугалтын уулзгал цэг. Шуулга уулзалт тийм. Энд нь ингээ нэг 3 өдрийн ивенттэй. Тэгээд одоо тэр шилдэгүүд маань ирж 3 өдрийн воркшоп хийн. За бид нар бас уран нугалтандаа зориулаад бас нэг юм богинохон бас баримтат кино хийчихээ. Дуу бүтээл гаргаж чинь энэ жилдээ. За тэгээд бас энэ олон жил одоо уран нугалт маань хөгжлөө 80 гаруй жил хөгжлөө. Тэгээд хамгийн анх бол 70-аад онд Хөдөлмөрбаатар Норов самбууга бол одоо Африкт одоо Монголын элчин сайд Кения гэдэг тийм ээ улсад байхгүй хахад хамгийн анх одоо тэнд өөрөө элчин төлөөлөгчөөр очоод англиар яриад нугараад элчин сайдтай уулзалтад ингээд ирсэн гэж. Тэгэхээр уран нугалт өөрөө тохио үед дипломат арга хэмжээнд оролцоо явуулжсэн байна. Тэгэхээр энэ бол зөвхөн урлагийн салбар биш үү дипломатын хэмжээнд одоо улсаарт сурталчилж төлөвлөжсэн нэг жанр байна. 19-ноос 21-ний хооронд шүү дээ. 6 дугаар сарын 19-ноос 21-ний хооронд тэрэлжид байх Glory гэдэг тий. Glory Resort-од болох юм байна. Энэ яг чуулга уулзалтад та хэнийг ирээсэ гэж бодож байгаа вэ? За мөн одоо хамар хүрээ бас хамар хүрээний талаар хариул тий. Гадны бас зочид гүйчэд бас байгаа гэсэн тэр талаар илүү нарийн дэлгэрүүлвэл тэглэг байх. Хамар хүрээ бол ерөөсөө урлаг соёл сонирхдаг манай бүх насныхан одоо хамаатай хэрвээ та өнөхөр очиод үсээд тэр Лас Вегаст одоо Герман тоглож байгаа тэр шилдэгүүдийг ирж үзье тэндээс сургалт авъя те зөвхөн одоо уран нугарах гэж очих биш. Очоод тэр улсуудыг яаж ажиллаж амьдарч байгааг очиж харах. Дээрэс нь физикал ажиад оролцсон Филиппиний багийн 2 тамирч ирэх юм. Марк Мюген, Justin Covington. Дээрэс нь одоо Австралийн багийн тамирчин Том Томето гэх 3 тамирчин найз байгаа би өөрсөй. За тухайн арга хэмжээг одоо ерөнхий олон улсад промотлох. За дээрэс нь энэ зөвхөн уран нугалт биш Монголын өв соёлыг дэлхийд сурталчлах ивент учраас зөвхөн жижигхэн Монгол гэрт болох биш олон улсын зүйлийг мэдээсэй. Бас одоо Монголд 6-7 сар жуулчлал ирж байгаа улсууд үндэсний урлагийн их театрын тоглолтыг үзэхээсээ гадна бид нар чинь бас ийм тансаг өвдөө шүү. Энэ бол Монголын нэгэн брэнд юм аа гэдэг юмыг танилцуулаад энэ хүмүүс бас үзэх болцоог нь олгож байгаа. Нэр яг тийм шүү. 3 өдрийн арга хэмжээ, бүтэн өдрийн арга хэмжээ бид нар одоо 19-нд бол одоо мини наадам гэдэг одоо бид нар одоо наадам хийж байгаа 3 цагийн арга хэмжээтэй. За тэгээд 40 минутын баримтат киноны арга хэмжээтэй. За оройн 7 цагаас гала ивент буюу мэргэжлийн циркийн уран нугаачдын нэгдсэн тоглолттой. Тэрний дараа галын наадам гэсэн одоо ийм зогцсон ингээд үйл ажиллагаатай. За энэ маань 19 20 21-нд яг амарх үедээ гэр бүлэрээ цаг одоо зарцуулаад тэрх юм бол яг л гэр бүлд зориулсан юм ивент юм байна. Амар гоё юм бэ тийм ээ. Таны хувьд ер нь багасаа хэдэн наснаасаа эхлээд яг энэ уран ургалтаар хичээлж байсан бэлээ. Одоо л нэлээд урт хугацаа болсон баг та. Би ч одоо 9 настайгаас 8 хагас 9 настайгаас эхэлсэн. Тэгээд анх бол уран нугараач болно ч гэж бодсонгүй. Ер нь одоо би ч налах төрсөлдөө тэгээд манайх ч одоо тухайн үеийн налах бол бас л холтоос хол санагддаг байлаа шүү дээ тий 2 цаг 2 цагийн паз автобусаар явж ирдэг. Шорон биш ээ. Ус тэр чинь нэг одоо 100 элдэг юм так гэх нэг юм дөрвөлжин зам байдаг байсан шүү дээ. Яг тийм замтай байсан шүү дээ налахын зам чинь. Тэгээ тэрүүгээр ингээд 2 цаг гарan бүр унтаж мудаад босгоод тэрдэг тийм замтай байсан. Тэгээ яг хуу миний санджаар бол би нөгөө манайх чинь тухайн үед тийм зургаттай байжгаад цирк гардаг байхгүй юу. Тэгсэн чил хүмүүс акробат хэрэгэл бүр ер бус юм хийгээд байна. Энийг хараад за би яг энэ ахах гэж шиг болно гэж зүтгэцсэн ерөөсөө. Нэг удаа үзэл. Тэгэл ерөөсөө өрөөндөө ороод өөрийгөө ингээд нугаруулах гэж үзээ шпагат суугаал. Мост унаал акробат хэрэгэл ерөөсөө тийм. Өчгөл хөвгдөлөө л да. Үсэрч яриагаал. Тэгэл ангийнхаа хөвгтүүдийг хичээл тарангууд өрөөндөө оруулж ирээл нөхдүүд чинь сунгаал. Үнцэн үнэтэй алидэ багшилсан. За бүр хүмүүсийг сунгаал. Хийгээстэй хөлсмөл
Гараал ингээл за өнөөдөр болсон. Аль хэдийн коуч болсон. Тим хөвгт байсан. Оо за гайхалтай. Тэгээ манай нагцах намайг манад нэг ирээд миний тэр хөдөлж байгааг харсан юм шиг байна. Тэгээ намайг хот руу авч очивол анхын дашчоолын хит дээр. За тухайн үед бол дашчоолын хит чинь чинхэн дүнд үжигэндэг тэр цэг байлаа шүү дээ. Тэгээд хуучин төв цирк ч юм бас байсан тий. Тэгээд тэнд нэг жаргал сайхан ингээд акробатын багш дээр хавьчих өгөөд нөгөө акробатын дугууланд орцсон. Тий. Надад бол тухайн 9 настай хүүхэд бол чи цирк бол элбий ертөнц. Энд орж ивэл одоо юу ч хийсэн хамаагүй. Тийм л бодолд орсон. Тэгээ нэг 8-9 сар болоод байдлаа чинь. Оо яг адаглаг хийгээл акробат. Манай циркч шүү дээ бас. Би бас цирктэйсэн. Тийм үү. Акробатч байсан. Тэгээд одоо тэгээ хайчаад хөөрхөн монтаж авч. Тэр мэдрэмжийг бол чи мэдчихэл байгаа. Ахаа мэд. Акробат үлээх тэр гоё мэдрэмж. Тэгээ яг багш маань нэг 7-8 сар болоо акробат хэрэгэл байжсэн чинь гинт нэг өдөр ирэл. За чаяар нугарсан тэргэл. Тэг би ч гайхал. За яг гоо тэгснэ чи төв цирк рүү явна. Төв цирк дээр би чамд одоо их мундаг багш дээр очин чи гэл тэнгүүд нь надад зүгээр төв цирк рүү явна гэсэн одоо тэр хоолол ерөөсө хамгийн гой сонсогддог юм шиг. За яг жинхэнэ цирк рүү очих юм. Хамаагүй тгийг. Тэгэл анх одоо төв цирк дээр очивол Ардын чин төрийн сархил Цэн Давич гэж юм дээр очиж ирсэн. Одоо Хөдөлмөрийн Баатар Нороо Самууган багш шүү дээ. Тухайн үед 70 настай өндөр настай хүн байсан. Ороход нэг 20 эмэгтэй нуграачин ганц эрэхтэй. Явжлаа штэ. Төсөж зогч болоо штэ. Төсөж тэгэл амьдрал хэлсэн юм байна. Гоё төгсгөл. Ганцаархнаа ингээд эрэгтэй нуграач хийгээд явчихсан. Тэрний ардаас өөр хичнээн хүмүүс гарч. Миний мэдхээр одоо эрэгтэй нуграач гэвэл мэргэн байгаа. Мэргэн байгаа. Тий. Тэгэд өөр одоо шин залуу хүүхдүүд хичнээн эрэгтэй нуграачтай болж нэр нь Монгол улс байна. Эрэгтэй нуграач ер нь их цөөхөл л дөө. За миний өмнөх мэдх нь бол одоо од гэрэл гэж юм байгаа. Одоо хүртэл нугарч байгаа шүү дээ. Бүр Лас Вегас Америкт явж байгаа. Хоёр дахь нь Буд гэдэг одоо яг тэр багшаашаа тий Буд багш шүү. За тэгээд тэрний араас бол мэрэгэн ялтч орно. За тэгээд өөр багшийн ганц нэг шавнар байгаа. За тэгэл одоо эмэгтэй 100 хүн нугарч байхад эрэгтэй 1-2 хүртэл орно гэдэг. 10 гарцах нэг тийм баг. Ер нь тийм. Тэгээд олон улс ч гэсэн ер нь их бага штэ. Тий. Намайг сурдаг байхад ерөөсөө надаас гадна нэг эрэгтэй бит хоёр л идэв. Бус нь бүгд эмэгтэй. Тэгээ бүгд нугардаг. Тэгээд би нэг акробат ч манай тэр залуу болохоор бас нэг акробат бас нугаралт хоёулыг нь хийдэг. Гэхдээ ер нь жаахан нугаралт тал руу ба. Тэгэл би тийж ганцаархан акробат юм байж л. Одоо тэр нөгөө нэг налахад 10 жилдээ ингээд найзрыгаа дагуулад гэртээ оруулж ирээдлээ тий сонголт хийлэгдэг байсан гэдэг нь их инээдтэй хөвгчлөлтэй санагдаад байна л да. Тэдрээс өөрөө бас нөгөө нуурахгүй хүмүүсийг бас нөгөө нуруулж исэн гэхээр тэр хүмүүсээс бол одоо яг бас энэ нугралт руу явсан хүн байхгүй юу? Шат зүрхийг хөлцөөдөг нэр. Зөвхөн танаараа бүр ирэхэж болцсон тийм. За байлээ нугруулчихна гэдэг. Хамгийн шахацдаг гэдэг. Манаас 10 жилийн яг 9 ангид томоо жижигэгээд бас нэг мундаг нугардаг охтоо. Томко жижиг хоёр исэн. Яг манай 9 ангид байсан. Ихэр одоо охтууд байсан. Тийм бас их одоо крүүсэн дээр явж байгаа байх тийм. Крүүсэн дээр явж одоо Монголд байгаа хаа. Сая одоо та нар постэр дээр харсан бол тэр Томко жижиг хоёр байгаа шүү. Томко жижиг хоёр байгаа юу? Оо ямар гоё. Постэр дөрөв охин одоо постэр дээр телевиз сая чиний харуулсан. Тэрэн дээр яг хамгийн хоёр захын хоёр охин чинь Томко жижиг хоёр манай охин нь шүү дээ тийм. Яг манай 9 анги байсан л да гайхалтай охтууд исэн. Бас бага наснаасаа эхлээл нугарч исэн. Ер нь сая та бас яранда хэлж байна л да. Монголчууд бол энэ уран нугралтын үрийг дэлхийд тарж байгаа ард түмэн гэж байна. Тэгэхээр монголчуудын цуснд байна уу? Бид нар яагаад ийм сайн нугардаг ард түмэн юм бэ те? Тэр постэр шүү яг. Харж байна уу? Тийм бид одоо та нар энийг харж байна уу? Энэ өөрөө энэ урлаг өөрөөгөө сахны урлаг. Томко жижиг хоёр маань. Тий, одоо баруун тал зүүн талд нь зогсож байгаа. Хоёр хамгийн зах юм гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ, тийм. Тэгээд эсрэг төвчээрийн урлаг гэдэг ингээд харагдаж байгаа. Юу асуулаа уушлаа. Тийм нөгөө монголчууд юу яагаад сайн нугараад байна л гэж. Бид нар ч уулнаас дайчин ард түмэн байгаад байдаг тий. Бас цуснд нэг тийм байгаад байдаг. Энэ ер нь их олон хүчин зүйл байгаад байгаа шүү байгаа. Тий. Одоогийн нийгэм чинь 2000 оноос хойш гараад би ч олон улсад өчнөө явлаа энэ тийм воркшоп өгөөл янз бүрийн циркийн сургуультаар очиод багшлал ингээл гэдэг. Нэгдүгürt монголчуудын хандлага байна. Юмд хандж байгаа ямар нэгэн зүйлийг болгоё гэдэг хандлага.
Хоёрдугаар бидний хүмүүжилт бас нэг юм ямар нэгэн зүйлийн ард гарах тэр зүйлийг гүйцэтгэх тийм ээ тэрийг одоо жишээлбэл гадны хүүхдүүдтэй одоо яг гадныхныг одоо муулах болчихгүй дээ. Гэхдээ бол чинь харьцуулаад ингээд авахад жишээ нэг ээж хүүхдээ аваачаад өгөөд ингэнгүүт хүүхд энэ амар өвдөөд байна. Би яагаад зовно гэж энийг зовлон гэж харддаг байсан бол Монгол хүүхэд бол цаатах нарч чаддаг. Би уран нуграач энэ хичээл бол гэдэг зүйлээр нүг төглөгдөв. Энэ гадны хүүхэд бол let's have a fun гэдэг зүйлээр харж байгаа юм болоо гэж харагдаад байна. Нэгдүгээр тэр хоёрдугаар манай циркчд ер нь спортын салбар урлагийг өөрөө л спорт суурьтай салбар. Дандаа биеийн тамираар хичээлжиж тэр зүйлийг тайзан дээр гаргаж уран сайхны хэлбэртэйгээр үзүүлдгээр л урлаг болчихдог. Тэгэхээр энэ тамирчин суртаа урлагийн энэ жүжигчид тамирчид маань бор айлаас гаралтай. Одоо юу гэдгийг би бол одоо жишээ нь багада налахт манах байранд байсан ч дараа нь бид нар гэр бүл би ч бас 10 жилээ өнгөрүүлсэн шүү дээ. Тэгэхэд бид нар бол амьдралын одоо хэм маягаар гэдэг юм уу түлээ нүүрс авна. Галаа түлнэ, хоолоо хийн, яг л тийм хүмүүжил төссөн байхгүй. Тэгэхээр хоолоо хийх, галаа түлэх бол энэ бол надад ял биш. Миний амьдралд хийх ёстой л миний амьдралын рутин. Одоо бол одоогийн юмны хүүхдүүд бол энэ бол ял болчихж байгаа. Хүмүүжлийн үед би яагаад тийм хийх ёстой гэж гэдгээр хараад байгаа. Бидний үед бол энэ л зүгээр хийх ёстой амьдралын нэг рутин байсан. Тэгэхээр амьдрал бидэрт бол одоо циркт очиод бэлтгэлээ хийгээл сонголт хийгээл өвдөөл гар дээр олон цаг зогсоол тий уйлал ингэх бол зовлон биш байсан. Одоо зовлон болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үеийн хүүхдийн сэтгхүү бол ингэх л ёстой ингэж энэ ах шиг болох ёстой гэдэг юм бүр ингэж авцсан. Одоо болохоор too hard одоо хитрхи хэцүү юм байна би юу амарх юм биш. Тэгэхээр энэ ерөөсөө л гэр бүлийн хүмүүжил байна. Тухайн хүүхдийн зорилго байна. Айгүй олон хүчин зүйл байдаг байхгүй. Тэгэхээр би бол ингэж бодоод байгаа. Монголчууд бол цуснаа ер нь эрмгийн ардтай мөн хөдөө гадаа бас. Одоо би бол манай ээж авчин зуны 3 сар ч хөдөө авчиад авчдаг үлээ шүү дээ. Хөлийн өсгийн хагартал үдэггүйгээл сайр гацраг тий. Одоо бүксөө хологтол морь ундаг үлээ шүү дээ. Тэгээ тохомтой тохомгүй. Тэнгүүд эн чинь өөр амьдрал өөр хатууж болчихж байгаа. Хэрийн юмд ажирахгүй. Тэгэхээр одоо бол бид тэр хөдөө явж үзэх хүүхд байна шүү дээ. Тэгэхээр амьдрал өөрөө тэр нөгөө хүнд байх тэр сэтгэцээр хатуужл хэрийн юм зүгээр амьдралын нэг хэсэг гэдэг зүйлийг амьдрал өөрөө чаленж өгөхгүй болчиход байгаа. Тийм байна. Тэгэхээр бид нар багтаа чаленжд өссөн. Хэрийн юм бол энэ бол амьдралын нэг хэсэг гэдээ ойлгочод идэг. Шалгуур дунд өссөн биз дээ. Шалгуур дунд өссөн. Усандаа байд өө. Тэнгүүд одоо болохоор энэ шалгуурчаа амьдралын амар хэцүү зүйл болчиход байна шүү дээ хүүхдүүдэд. Тэгэхээр манай тухайн бидний сэтгхүүд бол энэ зүгээр хийх ёстой зүйл л байсан. Дуртай бол яг л зүтгэдэгсэн байхгүй. Таны гэргий бас сүүлхэн уран нууралтаар хичээлээд одоо бол маш одоо гайхалтай уран нуураач болсон байсан. Ер нь уран нуурахад нас хамаатай байдаг юм болов хамаатай л байх л. Гэхдээ ер нь хэдэн наснаас уран нууралтаар хичээллүүлвэл тохиромжтой байдаг юм тийм. Жишээ нь одоо манай охин бол бас яг ингээл нуурах гал мост унаал тийм эсвэл ингээл хөлөө дээш нь олгоол янз бүр болоод байна л да. Тэгэл уран гимнастикаар хичээлээгээл надад ч хоёр ч яг тийм хоёр годгонсон охин байна. Одоо 4-т 7-т байхгүй. Тэгэхээр ер нь насны хэвд хэдэн нас илүү тохиромжтой байдаг юм болоо. За манай эхнэр эхлээд илжээтэй. Эхнэр маань 26-таас эхлээд цирк хийсэн байхгүй. Бүрэнхээр гайхалтай тийм. Өөрөө цирк ч юм тийж одоо эхнэртэйгээ сууж байгаа хэлнэ шүү дээ. За би бол ингээл цирктэй амьдрал циркэрэл одоо миний амьдрал дууссан шүү тий. Өөрөө бол би хийж чадахгүй шүү дээ тий. Багасаа сурцсан. Тэгээ хийсэн би бол их аялна гэж цирк бол үзэгч хаана нь тэнд би тоглолтгоо. Энэ бол циркийн зарчим. Тэгээ ингэсэн эхлээд 1-2 хаяж явсан, үлдээж явсан. Тэгээ хаяж явах үлдээгэл явж байгаа. Дараа нь ойлгосон юм шиг. Би ер нь амьдралын хэв маягийг өөрчлөхгүй юм бол бид нийлэхгүй байна гэдэг ойлгосон юм шиг байна. Тэгээд агаарын гимнастик хичээлж гисэн гэсэн үг. Яг бол нууралт бол биш. Агаарын гимнастик. Тэгэхээр бид чинь одоо агаарын ирмэн гэж үтгэл тийм агаарын нуурт юм тийм ээ.
хүчээрээ ингээл барайл техниктэй сонголт хэрэгтэй, гарын хүч хэрэгтэй, гизний булчин хэрэгтэй. Энд бол нэлийн одоо жирийн 25 6 настай амьдралдаа тийм хийж үзэх хүн бол маш том сорилт. Энийг даваад гарна гэдэг бол бас ямар их хатан зориг, ямар их хайр вэ те. Хүчээр тулж гарсан байж тээ. Тэгэхээр одоо айгүй олон хүмүүс хэлдэг байхгүй. Энэ бол хайрын хүч гэдэг. Тийм байна. Тэр бол би их нэртээ бас баярлдгийн намайг дагаад өөрийн карьераа орхиод энэ мань ч бас Солонгосын элчин сайдын яамны виз төлөвлөгийн төвд офис ажилладаг. Сүүлд Мятад ороод ингээд нэлийн гайгүй ажилтай. Тухайн намайг бол цалинтай. Хараартай ийм хүн байсан байгаа байхгүй. Би ч бол бараг л одоо хөдөлж лааз шилээ гэж байна. Цалин байхгүй зөвхөн бэлтгэл ийм л байсан хүн. Тэгэд эхнэртэй суугаад эхнэрийнхэн амьдралыг өөрчлөөд явцсан. Тэгээ бид чинь ингээд циркт амьдрал холбоо явцсан. Тэр уран нугалт бол ер нь 6 наснаас эхэлж. 6 төхөөрөмжтэй. Одоо уран гулгалт, уран нугалт энэ бүх юмнууд чинь 5 6 наснаас эхэлж. Хүүхд ерөөсөө хөлд ороод хэл амд зүгшрэл ирэхэд л дараагийн мэдрэмж нь энэ нарийн мэдрэмж гэсэн багаас суулгах хэрэгтэй. Тэгэхээр айл болох багаасаа суулгана тэр чигнээ найтрал болж эхэлнэ л гэсэн үг. Сууж ирэх. Би бол өстөд ихэлсэн л дээ, сүүлд ихэлсэн. Гэсэн хэдий ч одоо ойроохон гараа ширүүхэнд хайрлдаг шиг. Манай багш маань бол 7 жилийн хугацаанд үнэхээр чансаа намайг. Төлөө нэлийн чансан. Тэгээд яг уран нугалтын бас нэг мөгөгдөл байсан. Дээрээс нь тэрэн дээр нэлийн шахаж ингэж хүсэл байсан. Тий. Одоо энэ бас би охинтойгоо хийсэн хийж чадвар уу шүү дээ. Манай том охин байна. Том охин уу? 13-тай. Сорогч охин маань байна. Том охин яг мэрэгжлийн дугууланд явсан уу эсвэл таныг хараад ер нь ингэж сурч уу? Ер нь одоо бид чинь энэ октод чинь ерөөсө бид нар чинь гэр бүлээрээ Франц явж байгаа, Америк, Лос Анжелес гэл ингээд наран циркт ингээд би чинь дагуулаад жил сургуулийн хаяал тийм ээ. Чинь бас циркчний амьдралын нэг золиос. Тий, sacrifice үгүй юу? Тэгээд энэ хэдэн жил авч яваад буцаад ирээл багш нартан загнуулал ингэж шүү дээ. Тэгтээ яг энэ хүмүүс чинь тэр урлагийн амьдралдаа өөрсдөө чанагдаад аавын амьдрал юм байна. Окей, тэнгуут энэ хүн чинь уран нугалт мэрэгжлийн нугаачлах юм бол яг аав шиг амьдрах юм гэдэг хугтгын төрчгөр хийж байгаа юмдаа илүү ихтэй тийм ээ миний зорилго бол энэ юм гэдэг юм ойлгочихж байгаа юм. Танилж байна. Тий. Тэгэхээр энэ хүмүүс чинь одоо нэг орчинд нь өсгөхөөр циркч болоход аюу ойрхон болчихж байгаа. Бас эндээс хэлэхэд бас нэг би бас яг ингээд циркийн талаар ярьж айгу гой санагч л та. Тэгээд бас яг нэг зүйлийг бас хэлмээр байна л дээ. Цирк бас нэг тийм айгу амархан биш байдаг. Надаа би яг дотор нь байхдаа бол энэ бол үнэхээр чанга. Тэгээ би миний гарсан шалтгаан бол бүр ингээд дургуутаж гараагүй л дээ. Зөвхөн ер нь нөгөө би арай илүү нөгөө нэг боловсролыг хөөх гээд явцсан байсан. За тэгээд гэхдээ хувьдаа бол би яг одоо хүртэл ингээд яг нэг дурсамжинд гэх юм уу айгүй том хадгалж үзсэн. Энэ маш том хариуцлагатай, маш том чанга дэглэмтэй байдаг спорт одоо тэ урлаг байдаг гэдэг. Тэгээ би энийг бас хүмүүстээс хэлмээр байдаг байхгүй ингээд. Одоо нөгөө зарим хүмүүст ингээ ярилцахаар ингээ цирк гэхээр ингээ амар амархан сонсогдоод байгаа ч юм шиг нэг л их сайхан гоё ороод гүүгээл нэг байж тийм шиг эн чинь бүр эхлээд очоо бэлтгэлээ эхлээд гар дээр зогсно тэр гар дээр чинь зүгээр нэг зогсчихгоо хөл бүр ингээ асгарна за тэгэл тэнчнээс чинь бэлтгэлээж эхлэн шахуулна гээл тэ тэгээ тэрнээс гадна нөгөө нэг улна одоо эн чинь өөр урлаг учраас маш гоё ингээд өвдөг хөлмигээ жиих хэрэгтэй за тэр нэг хамгийн сайхан одоо тэгэл ер нь тэгэл тэндээс эхэлсүүлээл бас загнуулахаас эхсүүлээл юмуд байгаа. Гэхдээ энийг би нөгөө муу гэж байгаа юм шиг айгүй хүнийг ингээ маш гоё төлөвшүүлдэг тий. Тэгээ би яг энэний ачаар бас яг одоо хүртэл яг ажил төрөл төрсэн хандахтай айгүй гоё за юмыг ном журмаар нь хийд юм байна гэдэг. Тэгээ би одоо яг энэ чи уран уралтын талаар ярьж байгаа, циркийн талаар ярьж байгаа учраас бас зүгээр нэг өөрийнхөө зүгээс бас ингээ лав өчрахтаа уулзсны хувьд бас их гоё учраас энэ талаар бас хэлмээр санагдаж байна. Тэгээ та санал нийлэх байх гэж бодож байна. Баярлалаа. Тэглэх байх. Хэдүүлээ тэгээд нөө үргэлжлүүлээд Mongolian Contortion Convention-ийн талаар, чуулга уулзалтын талаар ярих гэж бодож байна. Тэгээд энэхүү чуулга уулзалтын бэлтгэл ажил ер нь хэр явагдаж байна. За тэгээд мөн одоо чуулганаар дамжуулж та бас нөө сая өөр өгөөжийг нь ярьсан боловч ер нь үр дүн ямар байгаасаа гэж таны хувьд одоо төсөөлж бодож тэг хүлээлт үүсгэж байгаа бол гоё асуулт байна. Чуулга уулзалтыг би бол ингэж хараад байгаа. Энэ бол зөвхөн уран нугалтын холбооны одоо санаа тавих санаа зовных асуудал биш. Энэ Монгол улсын соёлын яам
нийслэл улс өөрөө санаатай авах асуудлын нэг мөнөөс өмөлчж байна. 85 жил хөгжиж энэ жил циркийн 85 жил энэний хүрээнд хийгдэж байгаа уран нугалтын холбооны том ажил юм байна. Уран нугалт гэдэг ингээд айгүй том брэнд үүсчихэд байгаа. Тэгэхээр бид нар энийг уран нугалтын туризм болох бололцоотой Монгол. Лас Вегас байна. Энийг circus tourism, casino tourism гэж ашиглаад байна шүү дээ. Монгол яагаад гэж болохгүй? Тийм шүү. Тийм ээ, Лас Вегас ч одоо лааны музей, шоколадны музей энэ чинь ийм attraction хийгээд шүү дээ. Бидэрт юу байна? Наадам байна. Үндэсний их баяр наадам, нүүдэлчин наадам бодно. Урлаг талаас юу байгаа? За энэ гоё нандин урлагаа бид нар ингэж авч үлдэж 2 жил тутамдаа нэг зохион байгуулж тийм ээ хүн ирэхэд яг тэр фестивал дээр очиж үздэг. Одоо Парис явахад Мулан Руж үздэг шүү дээ. Яг Парисын Эйфелийн цамхыг үзээд Мулан Ружийг үзээд ингэ явдаг. Нью-Йорк руу явахад юу үздэг вэ? Times Square үзэн. Times Square үзэн Broadway шоу үздэг. Нэрээ тийм. Монгол тэргээр юу үздэг? Очоод сонжин болдгоо үзэн. Үндэсний урлагийн их театраа үзэн. Мөн үү? За тэгээд уран нугалтын тоглолтоо үздэг баймаар байна шүү дээ. Энэ бол бидний айгүй гоё ингээд алдаж болохгүй өв юм байна. Тэгэхээр энийг би бол ингээд нэг юм гоё одоо жуулчдад ирэхэд expectation байж идэг routine. Мулан Руж, Парисын Мулан Руж шиг, Нью-Йоркийн Broadway шиг contortion show гэж байж байгаа байхгүй. Тийм биз дээ. За хүү циркээр бид нар ингэж авч чадахгүй маа гэхэд ядчил нэг салбараар. Энд чинь циркийн бас олон жанр цуг тоглогдсон шүү дээ. Зөвхөн ингээл нугараад тахгүй шүү дээ. Би өөрөө тэнцвэрээ хийн, өндөрч тэнцвэрээ хийн. Тийм ээ энэ дээр чинь аль алигч бас ингээд орж ингээд цирк чи өөрөө гэр бүлийн урлаг. Монголч ч бас тэр хэцүү шүү дээ. Дотоодын жуулчид өөрсдөө хөгжиж байгаа. Тийм ээ. Одоо би ингээд хараад хахад дотоодын жуулч гадаад амьдарч байгаа монголчууд өөрсдөө хэрж байна. За. Тэгээ надаас сууж очихоор юу үзэх вэ? Би энэ exhibition үзмээрэн Чингис хааныг үзье, Аараг үзэх шүү яах вэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо сая үсийг ордын дууж чуулгын бас нэг тоглосон юу илээ? Нэг бүжгийн жүжигч юу илээ? Айгуу гой бүжгийн жүжиг хийсэн шүү дээ. Дорногт хийсэн. Зөвлөгөө нэр марчлаа. Жишээлбэл энэ шоу, за тэгээд конвеншн, ингээд хид даншиг наадамч тийм үү? Хид яг нэг үндэсний брэнд байх хэрэгтэй. Тийм ээ. Яг очиход энд очиход яг энийг үздэгтэй, ингэдэгтэй гэдэг. Тэгээ гарангуут одоо бид нар зүгээр Хонконгд очиод зүгээр фэнтези штэ, Disney бол фэнтези штэ. Тэргээр яаж валют болоод байгаа юм бэ? Яаж бид нар яагаад бид нар уран нугалтыг жишээлбэл тэнд гоё уран нугалтын гоё том ордонтой болоод шоуг нь үзээд те музейг нь үзээд мержийг худалдаж аваад фотог нь татуулаад ингээд юуж болохгүй юм бэ? Энд чинь өөрөө туристик татчих байгаа шүү дээ. Энд чинь өөрөө уран бүтээлчтэй цалинжуулж байгаа шүү дээ. Дотоодын жуулчд очиж шүү дээ. Яаж ч бид нар өөрсдөө тэрэлж явахад энд дээр морин цирк үзсэн энэ чинь уран нугалт бол. Үүсэх юмтай болох байхгүй. Тэгэхээр одоо тэрэлж явахаар юу үүсэх юм бэ? Юу байгаль одоо нөгөө байгаль төвтэй байгаа даа тийм. Ер нь бол орон нутаг руугаа байгаль төвтэй тийм. Яг энэ хүн төвтэй хүндээ одоо цаашлаад одоо тамирчид энэ соёл урлагийнхандаа ашигтай байдлаар нөгөөтгөндөө одоо юу гэдгийг нэг юм бас юм culture соёлыг л бас бүтээл гэсэн зүйл ярьж штэ. Үнэхээр таалагдж байна. Яг үүн дээр бодонгууд нөгөө Netflix дээр гарсан Welcome to Mongolia гэд тийм. Тэрэн дээр та бас ингээд Eddie Williams ирээд бас ингээд гоё ингээд нугралтын үзүүлбэрийг үзүүлсэн шүү дээ. Тэр дүр зураг яг орж ирээд байна л да тийм. Яг тухайн Netflix-ийн нөгөө Physical Asia-д оролцсон тамирчид маань Монгол улсад ирсэн. За тэгээд хөдөө ахуйтай танилцсан. За тэгээд мөн одоо ингээд дурсал газруудаар явж байгаа. Тэгээ яг ингээд нугралт ороод ирсэн чинь бүр ингээд аман ангаагаад вау өөр шалганд олж байгаа байхгүй тийм. Та нар төсөөл жишээлбэл Солонгос циркгүй. Энэ мундаг хөгжсөн. Япон цирк дөнгөж хөгжиж байгаа. Гэтэл манад байгаа. 85 жил хөгжсөн. Энэ бол бид нар биш те зүгээр л одоо бизнес утгаар нь авахд энэ бол бизнес attraction байхгүй юу? Тийм биз дээ. Тийм шүү дээ. Солонгос бол одоо энэ дээр жишээлбэл зүгээр Солонгостой хэдүүлээ жишээ авахд бол маш олон төрлөөр entertainment хөгжүүлж штэ. Тийм ээ ки одоо гоо сайхны бүтээгдэхүүн, ки драма, одоо physical Asia өөрөө Солонгосын брендинг. Одоо тэгээд Солонгос ч өөрөө medical тал руу амар хөгжүүлж чинь жишээлбэл те. Гэтэл манад чинь бусад салбар нь байхгүй мөхөд
татах олон юм биш та наадам байж болж чинь циркийн уран нууралтын салбар байж болж чинь дан шиг наадам байж болж чинь. Тэгээд энэтэй холбоотой бас нэмэгдээд бас энэхүү ивент дээр морин харваа бас даах шиг байсан тийм. Тэгээд энэ дээр зүйлбэр өмнө яг өмнөх болж исэн ивентүүд нь болохоор Лас Вегаст болоод мэдээж Лас Вегаст болж байгаа чинь маш олон гадныхаа оролцож байгаа. За тэгэл ингээл уран нууралтын талаар одоо нөө мастерууд чи ярилцаал тэгэл хүүхдүүд дотор хин хамгийн удаан гар дээр зогсох вэ хин нэг гар дээр удаан зогсох вэ гэл хүүхдүүд ингээл уралдуулна гэдэг чинь компетишн өрнөж байгаа. Компетишн өрнө гэдэг чинь энэ чинь хүүхдүүд дандаа бие биенээсээ хорслогдож байгаа шүү дээ. Хоёр дахь нь усна Америкт хамгийн том циркийн сургууль гэдэг Juventus гэдэг циркийн сургууль үүдтэй. За. Энэ маань болохоор ингээд том битүү ингээд асар жилийн 4 үйлрэлтэй дотроос халаалттай юм асар хөхгүй. Вау. Миннесота мужи нь бол ер нь бол бараг л Монгол шиг юм температуртай цагаатдаг газар. Гэхдээ доторх халуун дулааны шийдэд газрын шийдэд улсаасаа ингээд юугаад шийдсэн. Энэ циркийн сургуульд дэлхийн хүн бүр очиж ингээд сурах дуртай циркийн сургууль болсон байна. Тэнд сая сүүл конвеншн бас болсон. Тэгэд энд ингээд болоход би ингээд ганц харсан зүйл нь бид нар амар том өвдөө байхгүй. Хөөми, морин хур. Яагаад бид нар физикал хийж байгаа харваад байгаа бид нар чи дайж байгаа ард юм. Одоо дайн талд ашиглахгүй. Гэхдээ энэ бол бидний символ байхгүй. Энэ символыг авч үлдэх хэрэгтэй. Яагаад бид нар нөгөө нэг 5 6 залуучуудаа би suggest хийгээд хэдүүлээ ингээ харвья. Бид нар чи өөр ингэс нэг юм хөдөлгөөнтэй байж хэвээр дивэнтэй. Тэгээд ингээд харвна энийг оруулчихж байгаа. Тэнгүүд одоо энэ дэр чин тий зөвхөн уран нугалт гэж хүмүүс ирэхгүйгээр уран нугалтын конвеншн дээр сур харваа байгаа юм байна. Нөгөө физиклийнхний харвдаг шиг. Наадан байгаа юм байна. Орхон баярын барилддаг шиг. Эдгээр чинь морь уралт юм. Тойрол уралдаадаг юм байна. 20-30 км уралддаг юм байна. Тийм шүү дээ. Энэ юм үзүүлье. Ингээд нийтэд нь үзүүлээд дараа нь конвеншны арга хэмжээ гала тоглолтод байя. Энэ дээр бид нар нөгөө нэг уран нугалтын үүсэл үйлчлэлийн талаар баримт кинон дараа дурдъя. Энэ дээр бид нар одоо анх удаа хийж байгаа зүйл бас нэг зүйл нь баримт киноноос гадна бас нэг юм дууны уран бүтээл гаргаж байгаа юм. Энэ одоохондоо сюрприз хэвээр байж. Ерөнхийдөө бид нар нөгөө уран нугаач би бол ингээ хараад байгаа нь биеэрээ шүлэглээд нь шүү дээ бид нар ч юм уу гаруу сайхныг шүлэглээл гой сайхныг шүлэглээд байна. Гэтэл энэ дээр одоо нөгөө үгээр хэлсэн аялгуугаар одоо энэ зүйлийг тайлбарлсан тайлыг нь алгаа гэж би бодохгүй юу. Тэгээд одоо нэг дууны уран бүтээл хийж байгаа. Тэгэхээр яг энэ конвеншн дээр энэ шинэ уран бүтээл мань гарах юм. Тэгээд ер нь нэлээд сайн цацхыг одоо хичээнэ хүмүүс сайн хүргэнэ гэж үзсэн. Яг одоо ийм төрлийн арга хэмжээг та ер нь уламжлал болгон зохиох бол бодолтой байгаа юм байна гэж бодлоо. Тэглгүй яах вэ? Хүлээж байна. Найдаж байна. Би яг одоо логочор таныг бол нөө торгоны маань хийгээд нөө кинод шүү дээ. Тэрний ир бол гээд дүр байдгаа. Яг тэр дүр нараа. Тэр их зөгөн дүр байдгаа. Ойд ер нь кино ер нь хэр байна. Киноны саналууд харин би одоо сая нэг 2-7 хоногийн өмнө бас киноны санал байсан. Тэгээд сая Турк руу бас олон улсын йоган фестивалд нөгөө урилгаар очиж багшлаад тэгээд угаасаа жилийн өмнө хойрон тавигдсан байсан болохоор явж чадаагүй. Гэх мэтчлэн ингээд яг олон ажлын хажуугаар үнэхээр зав гарахгүйгаа киноны ажил бол орж ирж байгаа. Тийм ээ. Би бас нэг хувийн чанартай нэг юм асуучих. Одоо сайн нөгөө нэг хүүхдийг 6 наснаас нь одоо уран нууралтаар хичээлүүл зүгээр гэж тэгж штэ. Ер нь ямар хөө хөвгөлтөө байж иж ер нь энэ одоо их хайтаахан байх гад байна гэдэг ч юм уу те. Эсвэл хэрэггүй байна ч гэдэм үү. Ер нь эхлээд нэг явуулж үзэх нь зөв үү? Та ямар зөвлөгөө өгөх бол те. Энэ салбартаас маш удаан хугацаанд ажилласан хүний хувьд. Энийг их нарийн одоо шалгалж авдаг. Би бол багтаа их ойлгодгүйсэн юм манай багшаал. За чи заавал ээжтэйгээ автагаа ирээрэй гэлтэй тэгдэг байсан. Яагаад тэгдэг байсан чинь ээж аавын биеийн бүтцийг хардаг. Бас ташаар цаг одоо биеийн бүтц одоо тэр майг байна уу тийм ээ хүн чинь яна зугаа шүү дээ тийм ээ. Одоо хөлн урт юм уу цээж нурт юм уу гэл ингээл хардаг. Ирээдүйд нөгөө хүүхд том болоод болох биеийн пропорцийг аав ээжээс нь харах гэдэг гэсэн үг үү? Одоо ерөөсө хурдан морийг яаж азарганаас нь гүнээс нь шинждэг тайлбар байхгүй юу? Уран нугалт ийм нарийн шалгууртай одоо шилж авдаг урлаг юм байна. Миний мэдхий.
За тэгээд ер нь бол тэгдгийг. Одоо бол багш нар яг яаж авч ийн. Энэ нь бол норов самбуугаа өдр бол тэгж авчлаа байгаа. Тэгэхээр эхлээд одоо ээж нь өөрөө шалгуулна гэсэн үг зэ. За би нэг асуулт. Тэгээд хоёрдугаар нь яах вэ гэхээр мэдээж одоо тухайн үед бол багш маань нэг сарын туршилтын хугацаа өгдөг. Энэ хугацаанд эн чинь хүнд бэлтгэл хийж эхэлнэ шүү дээ. Тэнгүүд энэ хүүхдийн хат зарим хүүхдүүд яг энэ шиг болно гэл яг бэлтгэлийн нэхэр ийм хэцүү байсан юм уу гэх хүүхдийн нэг юм дэврүүн зам биш гэдэг. Тэр ориглон зангаараа оронгуудаа 7 хоногийн дараа за хийнэ хэвээр амар хэцүү юм байна гэдээ уйлаад шантардаг. Тэгэхээр энэ хүүхд маань үнэхээр шантрах нь уу бэлтгэлийн ачаал даах нь уу хоёрдугаарт хэдий энэ зүйл маань биеийн хүчнийг ч гэсэн хүнээс нэг айгүй их тийм тархины ажиллагаа шаарддаг байхгүй. Одоо хүн чинь нэг доошоо харчаар энэ чинь нэг бодох ёстой л доо хөлөө ингэж хөдлөх юм багшийн хэлж байгааг зөв сонсч ийж тэргээ зөв хийх юм гэдэг юм байдаг байхгүй. Тэгэхгүй зарим нэг хүүхдүүд ингэдэг байхгүй. Хилүүлээ ерөөс авдаггүй. Нэг ингээд дүжирсэн юм шиг. Инхээр энэ багш энэ үнтэй 7-8 жил ажиллана. Авиас байгаад идэг нөхөр авдаг. Тэгэхээр эн чинь бас л сургалтын арга хэмжээ болж одоо арга зүй учраас хүүхд минь амар сэрэг байх хэвээр. Манай багш бүр иддэг байсан шүү дээ. Намайг явангуудаа за лавга очироо чи хараад унтахаас өмнө 10 минут өнөөдөр хийсэн юм бодорой. Яг би нэг гар хийж ин хөлөө ингэж хөдлөж ин ингүүл яаж хийх вэ? Яаж биеэрийг мушгиж ингэхүү гэдэг зүйлээ бодоод чи бодсон зүйлээ маргааш хийж хэлэх хэрэгтэй шүү дээ. Тийм. Зүгээр нэг бэлтгэл хийхгүй би гэрийн даалгавартаа яваад маргааш нь очиод багшаа би тэгж бодсон гэж ярьж одоо бараг амар асуудаг. Биеэрээ биш амаараа асаагдах нь шүү дээ тийм. Дээрээс нь бүр ингэдэг. Сэрэгтэй солиог нарны цэрэг биш шүү дээ. Бид нар чинь нарны цэрэг чинь аудишн өгнө шүү дээ, шалгалт өгнө шүү дээ. Шалгалт өгөхөд бид нар дуулна, жүжиглэн, шүлэг уншина. Энэ дээрээс нь хурдан сэтгэх дасгал авдаг бид нар. Одоо жишээлбэл ингээл оруулж яриад шүлэг дуу муу уншуулаад янз бүр юм хийгээл тэгэл ингээ өжсөн нэг хөгжим өгөөл за чи цэнхэрэнг бол гэл юу гэж байгаа хүний логикийг шалгаад байна шүү дээ. Одоо цэнхэрэнг өнгөт оч наалдах хэвээр мó яах хэвээр янз бүрийн айтангууд тэр шиг бүжгэлгээл одоо мэлхий бол тотгож өөргөө төсөөлгээл тэнгүүд энэ хүн чинь үгээр үлдэхээс гадна тайзан дээр жүжигч юм байна гэдэг. Одоо магадгүй чамд тотны дөрөв үгүй л дөө. Тот яах хэвээр яг тэр тортны характерыг гаргах хэвээр зарим үуч чи текст хэлэх хэвээр байдаг. Тэгэхээр цирк өөрөө одоо орчин үед бол универсал болох тийм ээ. Дуулах хэвээр, жүжиглэх хэвээр, үггүйгээр илэрхийлж байгаа ч гэсэн үггүйгээр илэрхийлэгдсэн ба тэр биеэр тэр хилэмжийг бол чи ингээд хөдөлгөөнөөр амар илэрхийлэх хэвээр. Хүний бүсийг арзаатал тоглох хэвээр тийм гайхалтай. За тэгээд бидэнд маш одоо хэрэгтэй бас гоё мэдээллийг өглөө, чухал мэдээллийг өглөө. За 6 дугаар сарын 19-өөс 21-ний хооронд зохион байгуулагдах Монголын одоо циркчдийн чуулга, дэлхийн циркчдийн чуулга уулзалт буюу одоо Mongolian Contortion Convention бол тэрлжээ. Glory Resort-од болж байгаа юм байна. 3 өдрийн хугацаанд үргэлжлэнэ гэж ойлголоо. Хүн болгонд бас нээлттэй гэж бас ойлголоо. Тэгээд магадгүй бит 3-ын асуугаагүй таны бас хэлхийг хүсэж исэн зүйл ах юм бол та хэлж болно. Бидний ерөөхдөө ярилцах цаг өндөрлөж байна. За яг тэгээд одоо 3 өдрийн айгуугой ярах хэмжээ байгаа. Бүтэн өдөр очиод тэг гэрээ очиж аваад амарч болно. Наахаас аваад тавиад амарч болно. Тэгээд наадамтай учраас дээрээс нь манай Physical Азийн тамирч дээр нь Монголын багийн тамирч бас очих юм. Оо за. Тэгэхээр энэ маань ингээд айгүй гоё цугларл болно. Тэгэхээр тэр гоё улсуудтай очиж зураг даруулах тодорхой хэмжээний асуулт асуух тийм meet and greet бид нар хийх яг наадмынхаа арга хэмжээний дараа. Тэгэхээр бид нар нэг юм 40 хүний хүлээ авалтын тагнамд оруулаад нөгөө 5-6 оролцогчтой суулгаад би өөрөө дунд нь суугаад бас нэг тэдний филингийг одоо exchange хийлгээд тийм ингээд явуулах юм. Дээрээс нь гэр бүлэрээ очиод сайхан цаг хугацаа өнгөрөөгөөрэй гэж би одоо уриалмаар байна. Араас нь 7 сард бид нэг ARA competition, ARA festival шүү дээ тийм. Тэн дээр манай би өөрөө бас нэг сарын хугацаанд тийм байх юм. Тэгээд
Араа дээр бид нар бас нэг сарын хугацаанд буучиг нэг циркийн тоглолт болно. Манай циркийн шоу бас тоглох юм. За энэ зүг бол нэлээд ачаалттай. Тэгээ манай үзэгчдээс бол танд бас wow my crush гэл крашууд нь болоод орж ирсэн байна. Ерөөсөө бид гураас гадна маш олон краштай. Сайн уу гурваа өглөөний бөгөөд багуудын минь түргээ хичээхэн краш жүжигчин хүү ороод ирлээ. Лав учиртай амжилт хүсье гэсэн байна. За мөн Ани үзэгчээс шинэ өглөөний минь зочинд амжилт хүсье хийж байгаа бүх ажилтанд амжилт хүсье. За Монголын нэрийг үнэхээр дэлхийд гаргаж байгаа мундаг залуучууд гээд комментууд бол орж ирсэн байна. Тэгээд тандаа бас таны хийж байгаа сайхан циркийн тий урлагийн салбарт нь за кино салбарт нь гэр бүлд нь бүх зүйлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Та гуравтайгаа ч гэсэн ярилцаад үнэхээр гоё байлаа. Баярлалаа. Тэгээд танд бас маш их баярлалаа. Тэгээд бас гал шиг дүрлцэж те одоо бас гал моржил би нэг дандаа хэлдэг юм да. Тэгтэл одоо хэлэх хэрэгтэй тэгэхээр гал шиг дүрлцэж морь шиг давхир гэж танд хүсье. За баярлалаа. Баярлалаа. Гурлаа дөрүлээ зураг авах.